За сайн байна. Хоолойн мөрөнд станцаар тавтанаалнаа. За өнөөдөр одоо 7 хамиргийг хийж чадж байна. 3 сарын 17-наас 23-ны хооронд амар хотлоо хангах вэ гэсэн. Гартаа за ингээд урьдаа адил 3 сонголттой 1 2 3. За 1-р карт энэ зэрэгтэй байна. За 2-р карт маань энэ зэрэгтэй байна. 3-р карт маань энэ зэрэгтэй. За тасаа харж байгаа сэтгэлчин татгатаа да картаа сонгороо. За ингээд сонголтоо хийж авах завсар одоо би нэг одоо зар явуулъя гэж бодож байна. Зар. Тэгээд би өмнө нь нөгөө карт надаас анх одоо тараад карт одоо хөдлөж авмаар хүн байх юм бол натаа холбогдоор явчихсан маа тий нэлээд хэдэн хүн натаа холбогдож карт авсан. Тэгээд карт авсан хүмүүст өнөхөр маш их баярлаа гэж хэлье. Муу одоо бас надаас тэнцэндээ үлдсэн байгаа. Тиймээс бол үнэхээр одоо энэ картыг худалдаж авъя гэж хүсэж байгаа хүмүүс их юм бол миний Facebook-ийн Messenger, Instagram Messenger ч болно. Facebook-ийн Messenger-ээр одоо надтай холбогдороо. Тэгээ энэ дотроо ийм картаа дахиад танилцуулъя. Энэ болохоор зэрэг одоо миний бодлоор энэ анхлан суралцж байгаа хүмүүст аягүй зүгээр юм болоо гэж бодсон. Яг тэгвэл ингээд төлхөөр өмнөд ингээд одоо ингээд бичээстэй одоо буруу харуул те нэг иймэрхүү гэдэг. Тэгээ анх сурж байгаа тийм анх мэдгүй байгаа хүмүүс бол хэрэглүүл аюу зүгээр ах гэж одоо энэ төлхөр өгнөөс нь харж алаа амарх юм байна гэлтэй тийм. Тийм анх одоо тараад карт сонирхож байгаа сурахыг хүсдэг хүмүүс яг бол надтай холбогдоод энэ картыг авч явна. Одоо иймэрхүү картаа. Зяа. Одоо энэ яг миний хэрэглэж байгаа карт байна. Тэгээд шинэ нь болохоор зэрэг ингээ хайлтайгаа тий. Задраагүй. Доторх нь бол юм. Тэгээд тэмлэхөр үгстэй. Энэ хажуудалд энтер ч гэсэн юм яа. Ямар орд юм ямар одоо энергитэй ямар орд бүх юм ингээ бичсэн. Тэмлэхөр үгстэй юм карт байна. За энэ картыг авах хэрэгтэй юм хамаар миний Facebook юм уу Instagram-ийн Messenger-ээр хандаараа. Аман бас ийм Lenormand одоо гээд Францаас гаралтай бас мэргэний тарот карт бол биш мэргэний юм карт аа. Тэгээ энэ картыг бас сонирхож байгаа авах гэж байгаа бол энэ бол ганцхан ширхэг аа. Одоо мэргэндээ би бол хэрэглэн. Энийг тийм ер нь хүмүүс мэдчих ах миний бэлэг үздэг хүмүүс энэ картыг бол би нэлээд хэрэглэж байсан тийм. Энэ карт нь Lenormand одоо мэрэг одоо сонирхдаг хүмүүс ахын бол тарад картнаас шал өөр ямар ч хамаарлаа байхгүй. За бас ийм мэргэний карт байна. Тэнийг би дандаа сарын уур амьсгал дээр яадаг тийм хэрэгэлдэг баа. За энэ бол ганцхан зэрэг баа. За тэгээд эдгээр одоо картуудыг надаас судалж авах хүсэх юм бол миний Facebook-ийн Messenger юм Instagram Messenger ингээд хандаараа. Тийм амуу одоо надад дансаар болон одоо YouTube-ийн супер тангасаар одоо надад хандив өгсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тийм ба ялангуяа тулгадаа маш их баярлалаа. Өмсөлтөө маш их баярлалаа. Өргөж хандив өгдөг. Амуу одоо тансаар өгсөн баг би тийм баярлалаа гэд нэрээ хичээгүй юунууд байсан. Тийм одоо миний худалдаа хөгжлийн банкнаас хандив өгсөн хүмүүс байсан. Хаа банкараас хандив өгсөн хүмүүс байсан. Үнэхээр та нартаа маш их баярлалаа. Надаа маш том урам зориг өгдөг шүү гэж хэлье. За ингээд амуу одоо бас одоо үгүй надтай зөвхөн энэ одоо карт худалдаж авахгүй зүгээр одоо санал бодлоо тийм надаас юм асуумаар байгаа ч юм уу одоо санал бодлоо солилцох хүсэлтэй хүмүүс яхан бол тийм наадлаа тийм чат бичиж болно шүү. Би тийм чат хүснэгээр бол тийм хариулахыг бодноо. За ингээд одоо сонголттой байсан бол 1 2 3 гэсэн энэ дараалал сонголттой байсан бол ингээд мэргийг эхлэе. За ингээд хамгийн ихний 1-р карт сонгосон нэмэрийг эхлэе. 3 сарын 17-наас 23-ны хооронд ямар хөдлөн болох вэ гэсэн
Иймэр гэж за нэгдүгээр карт сонсон. За энэ карт хамгийн сүүлд одоо сонголтын картнаас мессеж авна. За ингээд бүх картуудаа зэрэг нэрзээ. За энэ карт гарсан байна. За ингээд хамгийн ихний картаар болохоор зэрэг одоо энэ 7 хоногт ямар асуудал чухал болох вэ? Юун дээр анхаарал зүгээр гэх юм бол тэр ер нь бол энэ хүн ингээд айгу амьдралын туршлагатай бусдад бараг заах тиймэрхүү хэмжээнд төрсөн гэдэг ч юм уу. Тийм хүн ингээд дотоод гэрэл хайгаа авч байгаа хгүй. Ийм карт гарсан байна. Тэгэхээр энэ 7 хоногт юу ямар сэдвтэй ямар асуудал чухал болох вэ гэх юм бол та нэглээ өөрийнхөө одоо доторлуугаа өндих дотоод одоо ирч хүч гэрлээ хасаах энэ зүйл айгу чухал болж магадгүй. Муу одоо айгу амьдралын туршлагатай хүн болохоор зэрэг одоо бусдад одоо үлгэр дуурайл болох боломж гарч магадгүй энэ 7 хоногт. Тэгэхээр зэрэг ер нь бол нэг өөр базад хийх юм бол та өөрийнхөө дотоод гэрлээ хасаагаараа одоо өөрийн дотоод гэрлээ олж бусдад төвлөгөр дуурайл болох боломж энэ 7 хоногт айгу чухал болох шүү гэсэн. За ийм картын за энэ ямар ч 7 хоногийн чухал болох асуудлыг энэ карт гарсан байна. За тэгээ энэ 7 хоногийн одоо өөр амьсгал. За өөр амьсгал өнгө гэх юм уу тэр зүйл дээр энэ хоёр карт гарсан байна. Тэгэхээр зэрэг ингээ харах юм бол ер нь бол энэ 7 хоногт энэ дээр бас нэг зүйл хэлхээ мартчихсан юм шиг санагдаад байна. Энэ нэлээд дотоодлогоо өнгөж байгаа юм байхгүй. Тэгэхээр энэ 7 хоногт юу чухал болох вэ гэхээр зэрэг бас хоёр дахь нь болохоор зэрэг хайр инрэлт одоо дотоодгоо сайхан олох хайр инрэлт төвлөрөх мөн ганцаараа байхдаа илүү одоо нэгүсгэл сэтгэл дээр төвлөрч эргцүүлэл хийх гэдэг ч юм уу эсвэл ямар нэгэн шин зүйл суралцах тиймэрхүү зүйлд энэ 7 хоног айгу тата үе шүү гэж хэлж байгаа юм санагдаж байна. Тийм. Ингээ айгу ганцаараа ингээд яваад ингээ татаад юугаа хайгаад байгаа хгүй тийм. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт ганцаараа байхдаа илүү их одоо нэгүсгэл сэтгэл дээр одоо төвлөрч эргцүүлэл хийх ч юм эсвэл шин зүйл сурах тиймэрхүү юмд айгу нэлээд боломж гаргуул айгу зүгээр 7 хоног болов гэсэн юм утгаар гарч ирнэ гэж бодож байна. Амун бас түрүүний хэлсэнчлэн тийм бусдад үлгэр дуурайл болох боломж бас тийм байж магадгүй шүү гэсэн юм утгаар гарч байгаа шүү. За тэгээд саяны одоо энэ 7 хоногийн өөр амьсгал гэх юм бол тийм нэг энэ 7 хоногт нэг амьдралын нэг тийм өөр үе, өөр өрнөл эхэлнэ гинэ. Ямар нэгэн шинэ өрнөл бол байна. За яг ингээд тухайлж хэлэх юм бол одоо амьдрал ямар нэгэн хувирлал өөрчилж юм уу? Эсвэл одоо яг ингээд боддоор энэ зэрэг ингээд харах юм бол одоо таны газар руу явах, цочлох, очих, ямар нэгэн зүйл ирэх гэдэг ч юм уу. Энэ тан дээр ирнэ гэхээс илүү та өөрөө явах гээд байгаа юм шиг те. Тийм ямар нэгэн айлчлал цочлол ч юм уу эсвэл явах, очих, хүрэх, ирэх иймэрхүү тэлхүр өмнөд бол хэлж болох юм. За ямар ч зэрэг өөрөөсөө нөхцөл айл тохируулаад сонсож авах гэж бодож байна. Ямар нэгэндээ амьдралд нэг өөр үе ч юм уу шинэ өрнөл бол байна. За тэгээд 20 дахь картыг авах юм бол ер нь энэ 7 хоногийн өөр амьсгал өнгө гэх юм бол та оюун ухаан санааны төвшин одоо аюу нэлээ өндөр байх та магадгүй эдгээ хэмжлэх эсвэл өөрөө эмчлүүлэх ч юм уу эсвэл та өөрөө эмчлэх ч юм эсвэл эмчлүүлэх чадвар сайн байх. Ер нь аль энэ 7 хоногт нэлээд тогтвортой өсөлт гэдэг байхгүй. Гинт ингэж мэгчгүй яг юм ааж маалмаа тогтвортой өсөлт байна гэсэн байна. Тийм өөр амьсгал байна. Замар цэнэко карта юм гэж тайлъя. За ингээд 7 хоног одоо 7 хоногийнхоо нэг өдөр нэгтгэхээс бүтэнсээ өдөр хүртэл ямар хөө амьсгалтай. Тэг одоо өдөр хангалттай юм бол за нэгд өдөр болохоор зэрэг нэгд өдөр та одоо ганцаараа баймаар өдөр болж магадгүй ингээл ганцаараа л баймаар санагдах
Тий одоо ямар нэгэн таны амьдралд ингээд амьдрал байсан юмнууд ингээд жоох юмс ингээд тайван болох, намжин болох тий. Одоо уртын 7 хоногт нэлээ ингээл юм одоо арцсан одоо үүдийн үйл явдалтай байсан бол одоо тэнийгт өдөр тий юмс ингээд жоох намжин болох тийшээгээ хандах. Мөн суралц өдөр байж магадгүй. Та суралцах тий. Тэнийгт өдөр өөр хүмүүстэй нэг л харилцмааргүй санагдах ганцаараа баймаарах юм судлах ч юм уу тий. Нэг жоохон намжин өдөр байна. За тэгээд за 2 дахь өдөр болохоор зэрэг 2 дахь өдөр бас ингээл гарах байх уу гэж ач юм шиг нэг тиймэрхүү зүйл одоо мэдрэгдэж байна одоо юу гэдэм бэ. За энэ картыг нутгаар хэлэх юм бол одоо таны хуучин үзэл бодол янз бүр юм чи ингээд дуусаад ямар нэгэн одоо дөрөн замын уулзар гэдэг шиг ямар нэг уулзар дээр ирсэн гарах уу байх уу иш явах уу тийш явах уу ингэхүү гэл тэргээ жоохон шийдэж чадаад байгаа юм шиг тий ингээ гэртээ ингээ үлдэхүүсгүй эндээ үлдэхүү цааш явах уу гэдэг юм ингээд нэг жоохон тэргээ нэлээд бодох эргцүүлэх өдөр юм шиг тий санагдчихээн хуучин янз бүрийн үзэл бодол ингээ дуусаад шинээр яах вэ хүү гэдэг ингээ бодоод байгаа юм шиг тий эсвэл хэрэгсээ гарах уу гэдгээ бодож байгаа юм шиг тий айгу тий хэлбэрээр тайлбарлах юм бол тий за нэг юм хурамсгалтай өдөр байна. За 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдөр жоохон ингээд тэнцэр тий юм ингээд айгу тийм гарын салгаа уу гэдэг айгу хөнгөн ингээд айгу тэнцэр нь алдаг байсан бол энэ өдөр жоохон тэнцэр алдагдах тий олон ажлыг одоо зэрэг амжуулах гээд хэд хичээх эсвэл ингээд санхүүч муу ажилч муу хувийн амьдралын зохицуулалтаа жоохон та хийж чадахгүй жоохон одоо балмагдах одоо сэтгэл санаасгүй савлах тий. За энэ хурамсгалтай өдрөөс юм. За энэ дэр болгоомжтой ялгаагүй баг. За 4 За 4 дахь өдөр болохоор зэрэг тийм ер нь аль 4 дахь өдөр сэтгэл санааны хөнгөрөлт айгүй стресстэй ингээл урдын 7 хоногт ч юм уу тий жоохон тийм стресстэй одоо урт хугацааны дарамт ч юм уу гуйныг эсвэл стресс аажмаар багс өдөр гэнэ аажмаар багсах яг одоо мэдрэх өдөр гэдэг ч юм тий нэлээд одоо урагшаа алхах боломж бол гарч иж магадгүй энэ өдөр ямар ч байсан сэтгэл санааны хөнгөрөл гэсэн байна. Тэгэхээр тийм 4 дахь өдөр бол нэлээд сэтгэл санаа хөнгөрөөд урдны юмнууд айгүй ингээ гайг болоод эхэлэх юм шүү дээ. За ямар ч сэтгэл санааны хөнгөрөлттэй өдөр байна 4. За ингээд 5 дахь өдөр болохоор зэрэг тийм 5 дахь өдөр та юмдаа нэлээд одоо хянуур хандж магадгүй юм байна. За зинхүү байх уу гэл те юмдаа аяг нэлээд тэгж одоо гомоо хөдлөхгүй гэсэн үг. Та нэлээд одоо нэгтэлж шалгаж одоо юу гэдэг юм бэ? Та өөрөө нэлээд хянамгаа яхуур юмд хандах тийм одоо урамсгалтай өдөр байна. За тэгээд хасаа өдөр болохоор зэрэг хасаа өдөр бол ингээд өөртөө ихтэй айгүй юу хаад ингээд доош харсан гэдэг чинь ер нь аль жоохон хасаа өдөр жоохон өөртөө итгэлгүй байдал одоо өөрийгөө үнэлэх одоо өөрийнхөө одоо үнцэн гэдэг чинь үнэ тэ хүний одоо өөрийн гэсэн үнцэн чадраа дутуу үнэлэх ч юм эсвэл бусдын хүлээлтэнд хит одоо нийцүүлэх гэж оролдох тийм өөрөөрөө биш хандлага жоох юм байна. Хүмүүс ингээд намаа ингэж бодож юм чи би юм байхгүй болохгүй байх гэдэг ч юм ингээл айгу хичээгээл тэ ямар ч гэсэн өөртөө итгэлгүй өөрөө юм тэ чадраа дутуу үнэлэх юм эсвэл бусдын хүлээлтэнд ингээл өөрийгөө хэд нийцүүлэх гээл. За иймэрхүү жоохон хандлагаар амьсгал. За энэ дээр мэдээ анхаараарай. Тийм л гайг байх. Аль болох бид өөр таваараа байх гэж хичээх хэрэгтэй байх юм дээр. За тэгээд за бүтэн садар болохоор зэрэг тийм гоё өдөр байна. Бүтэн садар болохоор нэг тийм шинэ өрнөл ямар нэгэн шинэ зүйл танд шинэ өрнөл ирэх гэдэг ч юм уу. Нэг тийм шинэ өрнөлттэй өдөр байна. Ямар ч гэсэн урагшаа өрнөлттэй. Тэгээд энэ зургийг сайн гаргах юм бол юм тань дээр ирнэ гэхээс илүү түрүүний энэ карт адилхан тийм хоёр.
Тэ адилхан одоо та ингэ төсөөж байсан зүйлдээ хүрэх, төсөөж байсан газараа очих, хүрэх, зочлох, айлчлах эсвэл ямар нэгэн шинжлэх нуурн бол байна амьдралд. За ингэ бүх картуудад 7 хоног хэлж дуусчаад танд энэ 7 хоногт одоо сахиус нэнгрүүдээс мессеж авсан. Магийн 7 хоногт танд хэрэгтэй мессеж гэх юм бол тийм эмэгтэй ингээл байдал жоохон балархаа агаад байхгүй. Энэ эмэгтэй харцнаа л хүлээж байгаа ийм зурагтай карта. Тэгэхээр зэрэг энэ картаар юу сахиус нэнгэр юу хэлүүлэх гэдэг юм гэх юм бол энэ 7 хоногт тэг альва зүйлийг ингээд хүчээр хийхээс илүүтэйгээр та илүү хүлээцтэй нэмэгт ингээд хүлээж аваад тэ юмд айгу хүлээцтэй байж одоо нөхцөл байдалд илүү тодорхой болохыг хүлээх нэ. Айгу зүгээр хэрэг танд одоо эргэлзээний одоо мэдрэмжтэй тийм төрж явах юм бол тэр нь нэлийн одоо таныг хэрэггүй байж адганд жоохон хүлээж гэсэн одоо тийм дохио байж магадгүй. Тэгэхээр зэрэг юмд тэ төвчээртэй байж дотоод одоо сэтгэлээ дотоод одоо мэдрэмжээ тийм сонсороо тийм тэр бол хамгийн зөв шийдвэр. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт альва зүйлийг хүчээр хийхээс илүүтэйгээр хүлээцтэй байгаарай гэсэн мэн. Иймэрхүү зүйлийг хэлэх гэж юм шиг. Тийм юмс ингээд тодорхой болохыг нэлийн хүлээгээрээ ямар нэгэн зүйл хүчээр хийх гээ та өөрийгөө ингээд хүчлээд таавал тэр хэрэггүй шүү жоохон байж байгаа л гэж байна. Тийм. За тэгээд таны одоо хамгийн сүүлийн сонголтын картнаас одоо танд энэ 7 хоногт хэрэгтэй мессеж авъя гэж байна. Энэ болохоор ингээд Япон картахгүй Ай Субеки хито гэдэг нь болохоор зэрэг яг магчлаад орчуулах юм бол хайр татам хүн, ер нь хайрлах төстэй хүн гэсэн ийм утгатай картахгүй. Тийм ингээд цэцэг арцсан тий. Тэгэхээр зэрэг энэ картаар танд энэ 7 хоногт хэрэгтэй мессеж гэх юм бол өөрийгөө хайрлах. Тийм. Өөрийгөө хайрлах, та өөрөө тэ үнцэнтэй, хайр татамтай энэ дэр бичснээр тэ одоо хайр татам хүн гэдгээ үргэлж санаж өөрийгөө илүү одоо эрхэмлэх, өөртөө халамж тавих цаг тэн гаргаараа иймэрхүү зүйлийг хэлж байна. Мөн 20 дугаарт нь болохоор зэрэг юу та өөрийгөө яхаас ер нь өөрийгөө хайрладаг хүн л бусдыг бас хайрлаж чаддаг гэж ярьдаг тэ. Тэгэхээр зэрэг бусдад хайраа илэрхийлэх тийм гэр бүл хайртай хүмүүс эсвэл ингээд найз нөхөд тийм ер нь ингээд тийм бусад хүмүүст тийм хайр талархал хүндлэлээ илэрхийлэх нь энэ 7 хоногт нэг нэлээ тийм чухал зүйл болох байх. Бусдад хайраа гаргаарай л гэж юм л да. Яг та бусдад хайраач гэж яг бусдад яг жинхэнэ Монгол юугаар хэлэх юм бол одоо бусдад сэтгэл гаргаарай гэсэн үг л дээ. Тэгээ орчин үед одоо юм болгоны дандаа хайр гэж ярьдаг болсон байл. Яг өндөө бол дээр үед бол хайр гэхээс илүү хайрыг сэтгэл гэж их монголчууд хэлдэг те. Юмд те лаа гэсэн тийм удаагаа гэж хэлсэн. За ингээд одоо өндөрлөлийн энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Гэхдээ эмоц дараараа гэдэг нь одоо заавал дарах хэрэгтэй биш шахаж харж юм шүү. Тэг угаасаа юус харахгүйсэн болно. За ингээд өндөрлөлийн одоо энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бэлтгэл хүртэл. Баяртай. За ингээд 20 дугаар картыг сонгосон нэмэрийг эхлэе. Энэ картанд татгцсан хүмүүсийн одоо 7 хоног 13 сарын 17-оос 23-ны хооронд ямар бодлоо болгоё. За ингээд бүх картуудаа зэрэг нэгдэцээ. Тун. За ямар картууд гарсан байна. За 20 дугаар картыг сонгосон. Тэгээ энэ картанд татгцсан хүмүүсийн хамгийн ихний энэ картаар болохоор зэрэг одоо энэ 7 хоногт ямар асуудал чухал болох, ямар сэдвтэй, ямар асуудалтэй та нэлээд анхаарахгүй болохгүй тайгууд тийм чухал болох. Тэгэхээр зэрэг энэ карт гарахвал энэ хүүхд нэлээд ядарсан бааз. Тийм одоо унтахч завдалгүй юм хийгээдсэн ч юм ямар ч байсан нэлээд ингээд тийм таны дотоос сэтгэл санаа магадгүй докторгүй байж магадгүй эсвэл юм одоо ядарснаасаа болоод сөрөг бодлууд хамгаал хандлах тийм биш магадгүй. Гэхдээ бол та санаа зовх зүйлгүй. Тэг ер нь бол ямар нэгний
одоо ямар нэг юмны одоо юмд одоо ямар нэгэн гарцвал тий өргөлж байдаг. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт юу чухал болох вэ гэхээр зэрэг одоо тайван байж өөрийгөө хит их одоо өөрийгөө хит их шахахгүйгээр тий өөрийгөө хит их нарамтлахгүйгээр тий байх нь айгу чухал тийм асуудал байж магадгүй. Тийм. Ингээд ядарсан байж зөвшөө их юм өөртөө одоо ачаал өгдөг ч юм өнгөхгүй болохгүй ч юм нөгөө тэхэн жоохон онцгүй тий. Энэ 7 хоногт айгу чухал болох зүйл юу вэ гэх юм бол та тайван байгаад өөрийгөө хитэх шахахгүйгээр хитэх одоо нарамтлахгүйгээр тэ өөрийгөө тэ одоо тийм байх нь аюу чухал тэ асуудал болж магадгүй тэ энэ дээр ингээ ахын бол энэ хүүхд нэлээ ядарсан тэгээд ор дээрээ хурааж чадахгүй ач юм шиг тэ хүн ийм байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол танд ямар нэгэн амьдралд чинь асуудал байгаа бол одоо бусдаас тусламж авах хэн нэгэн сэтгэлээ хинийн 7 хоног чухал болж магадгүй аа энэ ингээд ор аваад тэ жоохон нойроо сайн авах хэрэгтэй гэж магадгүй энэ 7 хоногт тэг бие махбодын ядаргаа тэ сэтгэл зүйн одоо таан гал унтахгүй яваад ахын тэ одоо бие махбодын ядаргаанд орно мөн сэтгэл зүйн стрессийг бол тэнэмэгдүүлдэг учраас өөрийгөө амраах нь энэ 7 хоногт гэж чухал болж магадгүй замарчсан энэ картыг хараад тэдгээр зүйлүүдийг хэлээ гэж бодож байна. За энэ зүйл аяг чухал болж магадгүй мэн. За тэгчээд энэ 7 хоногийн одоо уур амьсгал ямар хөө уур амьсгал талаа болох гэдэг нь хэлээ зэрэг леди нэмэгтэй энийг ээж хүн юм шиг те. Тэгэхээр энэ 7 хоног уур амьсгал гэх юм бол таны одоо эмэгтэйлийн энерги нэлээ өндөр байж магадгүй. Айгу уйхан тийм байх гэдэг ч юм уу те одоо юу гэдэг эмэгтэйлэг энерги өндөр байж магадгүй амуу ээж гэдэг та ээжийн үүргийг үүсдэг ч юм уу скол ээж эмэгтэй дүү ихч эсвэл таны ойр тойронд байгаа ямар нэгэн эмэгтэй хүний сайн нөлөө бол байна гэсэн үг. Тийм. Одоо нэг тиймэрхүү уур амьсгал байна. Ээж хүн их чухал болох юм шиг тийм. Эсвэл эмэгтэй хүний айгу сайн нөлөө танд байна ойр тойронд байгаа тийм. Тэгчээ дараагийн карт гарах юм бол тийм ер нь л энэ 7 хоног уур амьсгал бол айгүй чөлөөт ажил гинэ. Чөлөөтөөр одоо ажиллах. Айгүй чөлөөтөө гинэ. Та энэ 7 хоног фьючерсэн болох юм болов. Ямар ч айгүй чөлөөтөө тийм уур амьсгал байна гэдэг. Ингээ баг ингээд загасчин тий чөлөөтөөр ингээд нисээд байгаа байхгүй. Ээшиж асмал ээшиж асан тий нэлээд чөлөөт ажил хийх ч юм уусгүй чөлөөтөөр шийдчихээ тий явах боломж зөндөө олдох. Тийм уур амьсгалыг хэлж магадгүй. Муу энтэй ингээд давхар ингээд үзэх юм бол ер нь энэ 7 хоногт эхийн сэтгэл мэдрэх ч юм уу зөвжлмөр юм дээ. Ямар ч нэг юмрхүү зүйл байна. За ийм уур амьсгалтай эмэгтэй хүний ойр тойронд байгаа эмэгтэй хүний тэ сайн нөлөө байх муу айгуу та айгуу чөлөөтэй байх юм 7 хоног юм шиг байна. Чөлөөлөгдөх ч юм уу тэ чөлөөт ажил хийх. За тэгээд айгуу олон үзэж болохоор тийм 2-3 янзаар хэллээ. Тэг өөрөөсөө нөхцөл байдал хөрөлөө сонсож байгаа гэж бодож байна. За ингээд одоо нэгтгэс бүтэн сая өдөр хүртэл. За нэгд өдөр тийм уул нь ингээд янзчил ингээ гоё ойлгочих юм гэдэг ч юм уу те. Иймэрхүү картах. Тэр ингээ доош харна гэдэг чинь одоо та ямар нэгэн онцгүй байдлаас гарч чадахгүй хаа танд энийг ингээд ингэчих гэсэн ямар нэгэн төлөвлөгөө план байхгүй ч юм уу тийм байх гэдэг магадгүй тэнэгт өдөр та нэг л онцгүй байдлаасаа нэг л одоо сугарч гарч чадахгүй байгаад байгаа танд ингээд ингэчих гэсэн одоо тийм төлөвлөгөө ямар нэгэн байхгүй байгаа ч юм уу иймэрхүү уур амьсгалтай өдөр. За энэ дээр анхааруулах хайг баг. За 2 дахь өдөр болохоор ер нь бол дажгүй өдөр тийм нар бол зөв чарсан буруу чарсан бол ер нь жоохон дажгүй. Гэтэ яг буруу арсан болохоор зэрэг таны одоо бие сэтгэл нэг л одоо нар те сан гэж ирч дутагдах гэдэг юм магадгүй одоо 2 дахь өдөр те. Тэгэхээр та нэг л ингээл бие сэтгэл ингээл юм хийх ингээл гоё яах ингээл хүсэл төрөөд байдаг. Гэхдээ ингээл бие сэтгэл чи ирчүүд жоохон дутагдаад ирчвчгүй санагдах тийм байх өдөр гэж магадгүй юм байна. За тэгээд 3 дахь өдөр болохоор гоё өдөр байна. 3 дахь өдөр ямар ч байсан одоо янз
янз бүрийн зүйлдтэй эдгээр шиг ингээл одоо өмнөх одоо өдрөөс янз бүрийн зүйл ингээл нөгөө заадаг бах. Янз бүрийн зүйл одоо сатараад ч юм эсвэл ямар нэгэн саад маад гараад тий. Тэгээд байсан ч хамаагүй та шууд одоо эдхийг бол өсөхгүй гинэ. Айгуу тийм хөдлөөд эхлэн хөдөлгөөнтэй өдөр. Тий. За одоо чи баруун чи зүүн тишээгээд хүмүүсийг удирдаад байж магадгүй эсвэл та өөрөө ингээд янз бүрийн зүйл сатараад байхыг ерөөсөө хүсэхгүй, ерөөсөө л хөдлөө ингээл жоохон нэлээд тий эрчтэй хурдтай хөдөлгөөнтэй өдөр болж магадгүй юм байна. За дөрөвд өдөр болохоор зэрэг тий ер нь бол айгу ол цомогт өдөр гэдэг шууд ойлгомжтой тий. Тийм дөрөвд өдөр ямар нэгэн тодорхой тий ийм тодорхой бодиттой зүйл бий болох амьдралд чинь эсвэл ямар нэгэн зүйл гарт ирж ирэх. Ямар нэгэн зүйлийг гарт оруулж авах гэж юм тий нэг юм зүйлэн за нэг. За 5 дахь өдөр болохоор зэрэг гоё өдөр байна. 5 дахь өдөр бол нэлээ одоо та өөрийнхөө байж чадах хүмүүст ингээ илдэг хандаж чадах тий. Ер нь бол ойр тойронтойгоо эв наримтай харилцаа та. Тий. За юм гоё өдөр байна. За тэгээд хасаадар болохоор зэрэг жоохон хаширлаад авах өдөр гэж магадгүй. Та олж авсан ч юм уу, тэгээ олж авсан зүйлдээ сэжиглэнгүй ханддаг ч юм уу. Эсвэл ямар нэгэн зүйл дээр энэ яагаад ингэж юм бол ямар нэгэн аюулаас тэ сэрэмжлэхийг бодох нэлээд одоо юмд хашир сэрэмжтэй ингээ хандах гэж магадгүй юм байна. За тэгээд за бүтэн садар болохоор үнэхээр яаж харсан гэл шууд ойлгомжтой. Ер нь бол тийм бэлэг өгөх эсвэл авах энэ хоёр аль нэг нь айгу олон үзэж болохоор те та хүнд бэлэг өгөөд хүнийг баярлуулж магадгүй эсвэл ямар нэг юм одоо тэнцвэржин тийм одоо өгөө аваа тэнцвэржин эсвэл танд хүнд бэлэг өгнө. Тэг ямар нэгэн зүйлийг өгөө аваа тэнцвэржин эсвэл та бэлэг авна эсвэл хүнд бэлэг өгнө хүнийг баярлуулна те эсвэл өөрөө бэлэг авна. За энэ гурван аль нэг нь байж магадгүй гэж бодож байна. За тэгтээ ямар ч сан гоё карт те. За тэгчээд энэ 7 хоногт танд хэрэгтэй одоо сөхөс тэнгэрийн мессеж энэ 7 хоногт хэрэгтэй сөхөс тэнгэрийн мессеж гэх юм бол тэр ер нь бол айгуус ингээ энэ хүн айгуус сайн ажиглал одоо харж байгаа юм карт байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй мэдээлэл үнэнг бол хайгаараа гинэ. Тийм. Энэ 7 хоногт одоо энэ айгуу сайн ажиглал хайгаал харж байгаа тийм хэрэгтэй мэдээлэл үнэн хайгаараа одоо яг одоо байгаа нөхцөл байдал эсвэл одоо бусдын санал болгож байгаа зүйл нь тийм яг бодиттой найдвартай хэсгийг нь айгуу шалгаараа гинэ. Яг одоо байгаа одоо нөхцөл байдлаа нэлээ одоо юу болж байна гэдэг ч юм уу тийм нэлээ шалгах эсвэл одоо бусдын санал болгож ямар нэг зүйл дээр энэ яг бодиттой юм уу яг үнэн юм аа дам зөв юм уу цаанаа тий юу тангдаг ч юм уу ер нь найдвартай хэсэг нь айгу юмд энэ 7 хоногт юмд одоо найдвартай хэсгийг айгу шалгаараа өөрийнхөө одоо нөхцөл байдал ч юм уу тий эсвэл түрүүний хэлсэн одоо бусдын санал болгож байгаа зүйл дээр за ийм мессеж өгч байна амуу одоохондоо одоо ямар нэгэн зүйлийг яаран хийх бол хэрэггүй гэж шалгаараа л гэдэг юм л да. Одоохондоо энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж юм л одоохондоо ямар нэгэн зүйлийг яаран хийх хэрэггүй. Харин ингээ ажиглаад дотоод ухаарлаа тий. Дотоод гэрэлтэй одоо дотоод ухаарлаа итгэж бол тийм болгоомжтой урагшлаараа гинэ. Тий автаа танд хэрэгтэй мэдээлэл үнэнг бол энэ 7 хоногт хайгаараа юмд тий одоо найдвартай хэсгийн шалгаараа яараа л гэж байна. За ийм мессеж байна. За тэгчээд танд одоо сонголтын картнаас энэ 7 хоногийн хэрэгтэй мессежийг тавь гэж байна. Энэ нөгөө Япон карт GU одоо эрхчлөө гэдэг карт хгүй эрхчлөө. Тэгэхээр зэрэг энэ 7 хоног танд хэрэгтэй мессеж гэх юм бол сэтгэлээ хөнгөн байлгах тал дээр анхаарах. Тийм баз аюу хөнгөн бааз юм бэ. Бараг одоо шаардлагатай хамт бараг нисэл хөөрөх гэж байна. Тий. Яг энэ зураг шиг одоо би сэтгэлээ те хөнгөн байх тал дээр бид анхаараараа мөн хит их одоо санаа зовнилоо орхих асуудал хүлээснээс өөрийгөө одоо чөлөөлөх тавьчих юм ингээл амар чөлөөтэй те. Тий. Ер нь
асуудал хүлээснээс өөрийгөө чөлөөлөх, амьдралын одоо хөнгөн баяр хөөртөө байх тал дээр анхаарах. Тийм одоо ер нь л энэ 7 хоногт өөрийгөө одоо энэ аюу чөлөөт гартахгүй ингээд хязгаарлал өөртөө ингээд ямар нэгэн хязгаарлалт тавихгүйгээр те зүр сэтгэлээд байгаа жинхэнэ эрх чөлөөг те мэдрэх нь аюу чухал аж магадгүй. Тэг ямар ч гэсэн энэ картын мессеж бол сэтгэлээ хөнгөн байлгах тал дээр анхаараарай гэсэн байна. Энэ 7 хоногт. За ийм мессеж байна. За тэгчээд за ингээд бүх картуудаа ингээд тайлбарлаад дуусчлаа. Ингээд үнэхээр таалагдсан бол одоо тийм лайк хабити мартаараа мөн таалагдаад одоо үнэхээр сайхан сэтгэлтэй бөгөөд одоо намайг дэмжих хүсэлтэй хүмүүс комент бичих хүсэлтэй хүмүүс юм бол тэнд аль одоо энэ 7 хоногт нэлээд одоо юу гэдэг өөрийнхөө бие сэтгэлийг тий одоо нойроо аваараа одоо юу гэдэг өөртөө тайван байх хэрэгтэй, өөрийгөө бити хүчлээрэй гэсэн иймэрхүү чөлөөтэй гараа сэтгэлээ хөнгөлөөрөө гэсэн болохоор зэрэг айн шовоо ингээд одоо шовоо шиг ирэх чөлөөтэй те ийм хөнгөн байгаараа. Энэ 7 хоногт одоо шовоо шиг ирэх чөлөөтэй хөнгөн хүссэн газар л байгаа те. Эсвэл ийм одоо таны бие сэтгэл аюу гай хөнгөрөөд аюу сайхан болохыг тэмбэлэгдээд шовоо гэсэн юмар дараараа тэгэх юм бол намайг дэмжиж байгаа бөгөөд та өөрийнхөө 7 хоногийг одоо сайнаар бэлгэж гэсэн үг шүү. Гэхдээ заавал дар халавтаа гэж бич хэлж байгаа юм шээ. Тэнд харахгүй байсан жаална. За ингээд өндөрлөө одоо энэ үргэлжлүүлсэн бүх хүмүүстээ одоо маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. За ингээд 3 дахь карт сонгосон нэмэр хийхлээ. За энэ картанд татгцсан хүмүүс үлэнтэй 3 дахь карт хүмүүсийн одоо 3 сарын 17-наас 23-ны хооронд ямар хөө 7 хоног болох вэ гэсэн юм хийж байгаа. За ингээ бүх картуудаа зэрэг нэгдэцгээе. За иймэрхүү картууд гарч ирсэн байна. За ингээ хамгийн ихний энэ картаар болохоор зэрэг энэ 7 хоногт одоо энэ 7 хоногийн сэдв ямар асуудал гэж чухал болох талаар энэ картнаас бол харъя гэж бодож байна. Тэгэхээр зэрэг энэ хүүхд нилээ одоо энэ ингээд юу гэдэг тоглоом анги хийж гүйцэтгэж байгаа те инкимсэн тхимсэн гэсэн хүсэлтэй тийм хүүхдийн юм карт гарсан байна. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт та юу их чухал болох вэ гэх юм бол одоо төлөвлөгөөгөө айгу баттай болгох. Ингээд хий гэсэн одоо та ямар нэгэн хүсэл зорилго те хий бүтээ гэсэн ямар нэгэн зүйл хийж байгаа ч юм уу тийм байгаал одоо тэр төлөвлөгөөгөө айгу баттай болгох ингээд томоохон те энэ 80 зам гардаг ч юм уу те ямар нэгэн зүр энэ картыг хараад хэлж байгаа. Тэ ямар нэгэн одоо томоохон шийдвэр гаргахын өмнө бол сайтар одоо тунгааж бодох. Ер нь бол өөрийн хүсэл зорилго хитийн төлөө айгу тийм энэ 7 хоногт тодорхой болгох нь аюул чухал аж магадгүй юм байна. Тийм. Тэгээ ер нь энэ 7 хоногт болохоор зэрэг та өөрийн ирээдүгээ ингээд айгу тийм тодорхой юу ч юм бэ? Ирээдүгээ тодорхойлох тийм чухал алхмуудыг ол хийх хэрэгтэй болж магадгүй юм шиг санагдаж байна. Тэгээ ер нь аль тий айх хэрэггүй зоригтой хэрэгтэй. Гэхдээ одоо томоохон шийдвэр гаргах юм нь одоо сайдар тунгааж бодох тий төлөвлөгөөгөө тий тийм юу баттай хэсгийг шалгах тэр зүйл их чухал болж магадгүй юм шиг санагдаж байна. За амарч жасан энэ 7 хоногт одоо чухал асуудал гэвэл юм байна. За тэгээ энэ 7 хоногийн одоо өнгө уур амьсгал тий уул тэгээд тийм ташуур тий гарсан байна. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногийн уур амьсгал гэсэн чинь та нэлээд төвчээртэйгээр одоо даван туулах урт хугацааны ингээд ямар нэгэн одоо өндөрлөглөө гэдэг ч юм ямар нэгэн урт хугацааны зүтгэл урт хугацаанд төлөвлөж зүтгэж ирсэн зүйл дээрээ ч юм уу нэг даван туулахыг гэж байгаа төвчээрийг шаардах юм шиг. Энэ картинг харах юм бол тийм одоо тэр зүйл дээр та энэ 7 хоногт өөрийгөө хүчлэх, өөрийгөө ташуурдах, юу гэмдэ биед айчлах тий өөрийгөө айгу шавдуулах
тийм уур амьсгалтай 7 хоног. Та ямар нэгэн урт хугацааны төлөвлөгөө ч юм уу те ямар нэгэн тийм өндөр зорилго ч юм урт хугацааны сэтгэл дээрээ тий одоо жоохон энэ 7 хоногт давртуулах болох гэж хэлэх үү, жоохон төвчээртэй хандах гэдэг ч юм те. Тэгээд тий энэ 7 хоног та нэлээд өөрийгөө хүчлэх, өөр биеэ дайчлах, тий өөрийгөө шавтуулах. За нэг юм хөө одоо уур амьсгал байна. За ингээд. За тэгээд одоо энэ 7 хоногийг одоо нэгтгэхээс бүтэн сая өдөр хүртэл тийм нэг хоногоор нь одоо өдрийнх нь уур амьсгалыг гаргая гэж бодож байна. За ингээд одоо нэгд өдөр болох юм бол жоохон зарлагтай ч юм шиг ингээд одоо мөнгө хав дараа тийм ийм одоо байсан мөнгөө жоохон үрчих гээд байгаа юм шиг. Тэг ер нь аль жоохон зарлаг гарах гэж магадгүй тий. Нилийн мөнгөн дээрээ тийм зарлаган дээрээ нилийн ухаалаг хандараа гэж зөвлөө нэгд өдөр. За тэгээд за 2 дахь өдөр болохоор зэрэг тий гоё өдөр байна. Та нэг юм ингээд шинээр бодоод алцсан юм шиг. Өө тэгвэл ингэж гэдэг ч юм уу. Ямар нэгэн тийм шин бодол санаа танд төрөх ч юм уу. Эсвэл одоо шин юм сонирхох, шин эхлэл, ямар нэгэн шин эхлэл болох одоо шин санаа бодол төрөх. За нэг юм хуур амьсгалтай өдөр байна. За тэгээд одоо 3 дахь өдөр болохоор зэрэг тийм 3 дахь өдөр нэг хүнд юм өгөх гэж байгаа юм шиг юм хуур амьсгал санагдаж байна. Тэгээд ер нь ямар ч ясан 3 дахь өдөр бол өгөө аваад таньцах гинэ. Та хин нэгэнд ямар нэгэн бэлэг ч юм уу, ямар нэгэн зүйл хийж өгөх ч юм уу, бэлэг өгөх ч юм уу, хийж өгөх ч юм уу те. Тиймэр хүнд юм хийж өгөх юмсан, ингэхэмсэн, тэхэмсэн сэтгэл айгүйх байна. Хүн тусалдаг ч юм уу, те юм өгдөг ч юм уу. Эсвэл өөрөө бэлэгч авч магадгүй. Тэгэхээр энэ хоёр айл. Гэхдээ миний бодлоор энэ нэлээд та өөрөө хүнд юм өгөх юм шиг тиймэрхүү зүйл санагдаж байна. Тэгэхээр зэрэг одоо 3 дахь өдөр өгөө аваа тэнцэх, та хин нэгэнд те сайн юм хийж өгөх, одоо бэлэг өгмөр байх гэдэг ч юм эсвэл та өөрөө авах. Хүнд ямар нэг юм хийж өгөх гэсэн үг юм байна л да. Иймэрхүү нэг уур амьсгалтай уур амьсгал мэдэгдэж байна. За тэгээд 4 дахь өдөр болохоор зэрэг тийм ер нь аль жоохон хайр дурлалын өдөр юм болов уу. За тийм байхгүй гэсэн хүмүүс яхан бол одоо 6-таа тий өөрийнхөө 5 м хүүг одоо хангах гэдэг ч юм уу тий 5 м хүүгээ одоо баясгах тийм нэг тийм хөнгөн 6 өдөр болж магадгүй мэн одоо сая аяг гоё өнгөрөх гэдэг ч юм уу. Зян иймэрхүү амьсгал. За тэгээд 5 дахь өдөр болохоор зэрэг тий ер нь сэтгэл ханамж бол өндөр 5 дахь өдөр та өөрийнхөө л ертөнцид одоо байх гэдэг ч юм уу. Одоо юу ч юм дээ. Аюу тийм өөрөө өөртөө аюу сайхан байхаар юм шиг. Ер нь окей тий. Сэтгэл ханамж бол аюу өндөр өдөр байна. Нэг өөрийнхөө ертөнцид байх гэдэг юм шиг иймэрхүү картай. За тэгээд хасаа өдөр болохоор зэрэг тийм нэг жоохон тийм өөрөө татал байж магадгүй. Ямар нэгэн тийм амар яг өнгөн дээр амар амттай харагдаг боловч ачир дээр нэгчдэг юм биш те. Нэг тиймэрхүү өөрөө таталтанд орох гэдэг юм. Эсвэл ямар нэгэн зүйлд өөрөө ирэхгүй ингээд татагтаад хөөстэй гоё гэл те. Ямар нэгэн зүйл аяг татагдах, өөрөө ирэхгүй татагдах. Тиймэрхүү уур амьсгалтай өдөр байна. За энэ дээр жаа контролтой явах гайг байх гэж бодож байна. За тэгээ бүтэн сая өдөр болохоор зэрэг тийм ер нь бол гайгүй. Гэхдээ та өөрөө жоохон ямар нэгэн тодорхойгүй жоохон тийм санаа зовлон байгаад байхгүй. Яг тэрнтэй юун дээр санаа зовоод байгаа мэдгүй. Нэг л нэг тийм сэтгэл жоохон төгссөн ч юм уу. Яах вэ? Одоо цаашдаа яах вэ? Ямар нэгэн тодорхойгүй зүйл дээр юм тодорхойгүй нэг юм санаа зовлтод дэвжлэмээр тиймэрхүү уур амьсгал гэж магадгүй. За энэ дээр өөрийгөө тайвшруулах тийм зүйл хийх юм бол гайгүй байх гэж бодож байна. Ямар нэгэн тийм тодорхойгүй зүйлдээ тодорхойгүй санаа зовлт байх гэж магадгүй гэсэн иймэрхүү зүйл санаанд орж ирж байна. За ингээд одоо танд энэ 7 хоногт хэрэгтэй одоо сахиус нэмгийн мессеж. Тийм болохоор зэрэг нэлээ ингээд байдлыг харзнаа л айгуу тийм ингээл байдлыг харзнаа л айгуу төвшөртэй ажиллах одоо юу гэдэг ингээд харсан жаа юм карта аахгүй. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт танд одоо сахиус нэмгийн мессеж гэх юм бол ер нь бол төвчээртэй байх юмд яарч хөдлөхгүй те тийм түрүү энэ дээр хэлсэн те
одоо төвчээртэй байх одоо татвар зүүн сонгоо тэ сонсгоо тэ хөдөлгсөн хүн биш үү те. Тэг юмд агад төвчээртэй гараад татвар зүүн сонгоо сонсороо илүү одоо сайн боломж эрхийг хүлээх тий. Ер нь жоохон юмыг жоохон одоо байдлыг ажиглаараа харцнаараа тий. Томоохон шийдвэр тий гарах тал дээр нэлээд сайтар шалгаар ажилласан тий. Тэр аяг чухал олмжсэн тий. Тийм бас адилхан зөвлөгөө өгч байна. За тэгээ хоёр дахь тэгээд энэ дээр өгшөө нэмэлт аюу авсан байхгүй одоо кар. Тий. Энэ хангалтгүй санагдаад тэгсэн чинь Аврора гэдэг юм карт гарсан. Ингээд аюу нисэж байгаа нь аюу өндөрт тий. Тэгэхээр зэрэг ер нь бол та одоо ингээд нэлийн өсөж дэвжиж байгаа. Яг одоо амьдрал дээр тийм биш ч гэсэн одоо цаагаараа одоо сүнсний дэвшил ч юм уу те ямар нэгэн сүнсний өсөлт ч юм уу ямар нэгэн зүйлээр та ер нь бол цаагаараа те өсөж тийм дэвжиж байгаа. Тэгээ ер нь бол тийм бусад хүмүүс таны одоо юу гэдэг гэрэлгээ ингээд энэ хүн нэлээ ер нь л амар өсөлт ер нь цаашдаа энэ хүн айгу хол явандаа гэдэг ч юм уу нэлээ өсөж дэвжиж байгаа гэдэг бусад хүмүүс ингээд таны одоо гэрэлгээгээ өндөрт явах үе чинь ингээд айгу хараад байна гинэ. Тэгээ тийм учраас одоо зарим хүмүүс таны одоо амжилтанд хатаарахдаг ч юм уу шүүмжлэх юм байдал тийм хэрэг гаргах юм бол одоо та тэгээ өөрийнхөө тэр хүмүүсийн юмд өөрийгөө тэгээ одоо нийцүүлж өөрийнхөө гэрлийг битий унтраагаараа одоо энэ дээшээ нисчихсэн битий ингэж одоо тэгээ доошоо ороороо гэж юм байна л да. Тийм. За нэг өөр хэлэх юм бол одоо зарим хүмүүс одоо таны амжилтанд татаахаа шүүмжлэх байдал гарч магадгүй гэхдээ та өөрийн гэрлийг одоо унтраах хэрэггүй шүү гэсэн юмрхүү зөвлөгөө. Тэг ямар ч байсан таны одоо цаагаараа та өсөж дэвжиж байгаа. Таны гэрлийг ингээд хүмүүс одоо харж байгаа юм байна л да тийм. Замарч иймэрхүү бол мессеж байна юм. За сахас нэг мессеж хэлэх юм байлаа. За тэгээд за ингээд хамгийн сүүлд одоо танд таны сонголтын картнаас бол мессеж авъя гэж бодож байна. Тэгээ энэ бол Япон карт энэ дээр нь энэ харагдаж байна. Нагарины Макасеро гэдэг карт гэхгүй юу? Тийм тэгэхээр зэрэг энэ болохоор энэ картаар танд ямар энэ 7 хоногийн хэрэгтэй мессеж гэх юм бол ер нь бол юмыг хүчлэхгүй одоо урсгалд нь ингээд одоо даатгаад тавиад явуулаа гэдэг юм карт гэхгүй яг одоо хачилж аварчвал тэгэхээр зэрэг юмыг ингээд хүчлэхгүй байх нь айгуу чухал шүү энэ 7 хоногт мөн одоо бүх зүйлдээ зөв цагтаа зөв замаар одоо өрнөнөө гэж иймэрхүү зүйл хэлж байгаа учраас одоо та өөртөө тэтгэлтэй байж одоо зүгээр л цагийн урсгалыг дагаараа тий бити урсгал сөрөөрөө нэг юмний одоо цагийн урсгалыг дагаараа гэж. Тийм яг нэг өөр их юм бол төрөөнөөс хойш энэ картууд дээр ингээд танд хэлээд байгаа бити яараараа одоо томоохон шийдвэр гаргахаас өмнө сайтар нэгтэл хараа тий. Тийм ер нь бол юмсыг тодорхой болгочоод юу яагараа та угаасаа тий одоо дэшээ өсөж дэвчиж байгаа гэдэг. Иймэрхүү юм одоо зүйл хэлж байгаа болохоор энэ 7 хоногт хэрэгтэй мессеж гэвэл юм байна. Бүх зүйл зөв цагтаа зөв замаар өрнөдгөө тий. Тэгээд ер нь өөртөө итгэлтэй тий зүгээр л урсгалыг дагаараа гэсэн мэн. Болдгийн болдгоор олно л гэж юм байна л да тий. Иймийг одоо бити хүчлээрээ өсөөгц. За ингээд ийм бүх картуудаа ингээд тайлбарлал дууслаа ингээд одоо үнэхээр таалагдсан бол одоо лайк хапити мартаараа мөн таалагдаад танаа дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол эможи дарах юм бол би бол тийм маш их баярлалаа. Тийм эможи тэгэхээр зэрэг таныг одоо өшөө их одоо хийж байгаа одоо ажил үйлстэй өндөрлөгт гаргасаа гэж одоо бэлэгдээд хүсээд одоо өндөр гоё юм уул тийм өшөө их өндөрлөө өшөө их тийм амжилт бүтээлтэй байгаасаа гэж хүсээд өндөр уул сайхан тийм хайрхан уул тийм одоо эможи дарах юм бол одоо наваа дэмжиж байгаа бөгөөд та өөрийнхөө тийм нарийн 7 хоногийн айгу тийм цайнаар дөнгөж яана гэсэн үгүй тийм гэхдээ заавал дарах шаардлага гэж одоо шаарч байгаа юм биш шүү тийм одоо наваа дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол
Тин дараараа тин дарахгүйсэн ч болно. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бит хүртэл баяртай. Bye bye.